Оршин сонсогч та бүхэндээ мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7-ны давгаас басан гарын 20 цагаас хүргэж байгаа хоолболтол хов зугаа оройтой шар шоу нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 18-ны басан гарагийн дугаар шууд өргөд бэлэн боллоо. Студиуд хөтлөгч Чанцаа Ами, найруулагчаар Борхогийн Чинбатнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Чартаг брендийн байгууллагын хийжүүлсэн эрдэс тус мөн бизнесийн хамтдаа Сая Лендимэн хамтран ажиллаж байна. Бэлзохоноцтой өчмөндө хүргэе. За бүгдэнд нь өчмөндөө манайхан хаагур юу хийцгээж байна. Ямар хоолунд идэв тийм ээ. Сонир сайхан юу байна? Хов бацх уу, яах уу? Тэгээ бэлзухаач одоо нөгөө ховоо хидээд байхаар томор хөлгүүд тий. Харин тийм шүү дээ. Юу болд юм бол бэлзухаанаас одоо шуул болох багтаа тийм ямар нэг шууд арслан бол явж тийм бол. Тэгээ тийм бол авраг бит мит бол явж тийм бол. 2 жил хоёлоо бас хов бадж өгсөн юм чинь. Одоо л нэлээд том болчихсон тий. Одоо тийм ээ. 2 жил та нарыг тижээл шүү дээ. Тэгэр ч одоо овоо өргөн том болох хэрэгтэй үсттэй. Харин тий. Бэлзухаанаас юу болох юм бол тоо нэрээ. Ааха. За. Өнөөдөр бэлтгэсэн мэдээлүүдэд тавьчихсан дүрд ягмагч ямар мэдээлэл гаргаж байна? За би өмнө нь дуулгаж байсан тийм ээ нэг бүсгүйч сансарт нисэх гээд байна гэд. Тий. За сансарт нисээд буугаад ирлээ. Тийм сургалттай байлаа нэр. Ааха. За сасан гихц хуурхалтаа тайлбар өгсөн алдаартнууд дээрэс нь ээжд нь хүмүүсээс хүүхдээ нуухын тулд ээжд нь 15 сая доллар санал болгосон алдартан хүүхдээ нуухын тулд л та. За тэгээд ахад цаашдаа асуудал гаргахгүй гэж цагдаагийн байгууллагад амласан бүлэглэлийг танилцуулах нэ. Одоо тэр бүлэглэлийн амлалтанд одоо итгэх бас тийм тэр цагдаагийн бүр цагдаад ингээм амсан ба бид яхад тест ямар ч асуудал гарахгүй одоо бас зүг байна гэлээ амлсан л байна. За сонсъё даа тэгвэл. За өнөөдөр танилцуул мэдээлэл маань инхаа маань хадам ээжийг ухаан алд болгоод харуулах шахсан гинэ. За нэг тийм үйл явуулсан байна. За мөн инхаагийн охин солигдсон уу гэд. Сүүлийн нөгөө энэ жүжигчийн инхаа болон одоо инхаач ибянгон жүжигчин шүү дээ. Тэгээд иминжон гэдэг ихнэр нас жүжигчин хоёулаа ер нь сошиалч гэдэг юм уу дэвтрүүлэгтэй ороод. Тийм тэгээд би ч одоо сүүлийн баг инхаагаар амьсгална гэдэг шиг мэдээлэлтэй ах шиг байна. хөөрхөн мэдээлэл. Тийм. За тэгээд дараагийн мэдээлэл нь 50-ны алдарт жүжигчин Барби Суугийн хөшөөг босгоно гинэ. За тэг бид нар бол солироо одоор мэдчихэж тийм шүү дээ харамсалтайгаар нас урсан шүү дээ. За ингээд сүүлийн мэдээлэл нь алдартай дуучны үерхлийн мэдээлэл гарсан байна. За энэ талаар хүрхээр мэдээлэл бэлтгэсэн байна. За дүүлчээ эхлэе өнөөдөр. За тий. За ингээд ихний мэдээлэл маань инхаа хадам ээжигээ харуулах шахсан байна. За жүжигчин Иминжоны эмээ одоо эмнэлэгт нөгөө өвдцэн хөвтөжсэн гэнэ одоо эхнэр нь гэсэн үг шүү тийм. Эхнэрийнх нь одоо эмээ нь өвдөд эмнэлэгт хөвтөжсэн чинь нэг орой энэ жүжигчин бүсгүйн ээжд нь дуудлага ирсэн гинэ. Тэгээ аваа ирсэн чинь сайн байна уу? Эмнэлгээс холбогдож байна. Эмнэлгээс залгаж байна гэж хэлсэн юм байна. Тэгэл яг нөө хадам ээж шоконд орчих жоох. Яа тэгэхээр ээж нь өвдсөн эмнэлэгт хөвтөж байгаа тий. Эмнэлгээс орой залгана гэдэг маань одоо юу гэдэг юм мэдээ болж таарах гэдэг шүү дээ. Гэхдээ яасан болоо гэл. Тэгэл нөгөө уцаар ярьж байгаа хүн л хийсэн маа л тэгээ эмнэлгээс гинэ яасан бэ? Юу болсон бэ? Яагаад ийм орой залгасан бэ гэл ингээд сандраад асуусан. Тэгсэн чинь цаанаас нь Минжонд уцаа шилж өгч болох гэж хэлсэн гинэ. Тэгэл нөө ээж нь дахиад сандарч байгаа байхгүй. Яана ээж маань одоо би хаана үнэхээр хүн дулаад те охинд маань одоо нүг гэрээсэл болгоо сүүлийн үгээ хэлэх гэж байгаа юм бах та яасан бол ийсэн болоо. Тэгээд нөгөө уцаар яж байгаа хүнд хэлсэн маа. Үгүй яана юу болвоо яагаад одоо Минжонд уцаа дамжуулаад өгөх гэж Минжоныг асууад байгаа юм бэ. Тэгсэн чинь цаанаас нь манай инхаа иржсэн маа. Юу ч хэлсэн бэхээр би ибянгон байна гэж хэлсэн гинэ. Тэгээд амар сүртэй яриа вэ бурхан. Тэг энэ хараа яагаад үл ойлголцол үүссэн бэ гэхээр солонгосоор Пёнвон гэдэг маань эмнэлэг байхгүй Пёнвон. Энэ жүжигчний нэр маань өөрөө Бёнхон. Энэ Бён хэ тэлдэ гэхдээ энэ хээг нэг тод уншаад байдгүй. Тэгээ хоёулаа төстэй сонсогдож байгаа үстэй. Эмнэлэг одоо энэ жүжигчин хоёрын нэр нь ижилхэн байхгүй. Тэгээ яг хоо инхаа залгаалтай хадам ээжтэйгээ нөө эхнэр нь уцаа авахгүйсэн байна л залгаал. Би одоо нэг Пёнвон байна гэл те. Би одоо өөрийнхөө нэрлэлээд ч тийм Пёнвон байна гэл ингээл янгуул нөө хадам ээж сандрал яагаад эмнэлгээс залгаж байгаа юм болоо манай ээж энэ дээр болцсон болов гэд нэг ийм сүртэй юм болоод ээж дээр үдчмар 10 журмангаа алдаад нэг юм сүрх юм болж исэн юм билээ. Наа чи үс амар юм байна. Яг эмнэлэгт эмээ нээж таардаг. Тэ одоо хадам ээжийнхний ээж нь шүү дээ. Тийм шүү дээ. Тэг хөвтөж таардаг. Тэнгүүтээ эмнэлгээс ирж байна. Сайн байна уу гэл орой ингээл ингэдэг. Юу гэсэн үг гээ нэрэл муул юм бодогт. Тийм Пён эндээ гэж хэлсэн баггүй. Тэр чи одоо нөгөө уг нь би бол одоо орчуулах юм бол те өөрийнхөө нэрийг хэлээд би тэр байна л гэж хэлээд байгаа. Тэгээ нөгөө сонсохоор дуцаар сонсонгууд чинь эмнэлгээс салгаж байна гэж сонсогдоод тэгээ нөгөө гайхацсан. Гэхдээ ер нь бол энэ жүжигчний нэр нь ийм төстэй юм билээ хүмүүс. Одоо хоорондоо найз нөхдөд ч гэсэндээ ийм Пён гэдээ ярангуудаа нэмлэгийн тухай манай найз яриад байна ч гэдэг. Үл ойлголцол үүсгэхээр тийм төстэй дуудлагатай. Тэгээ яг үл ойлголцсон нь бол зүйлдээ учир нь бол ойлголцсон юм байлаа л дээ. Гэхдээ нэрнээсээ болоод нэг ийм сүрхий явдал болж исэн юм байлаа. Наач ста аюултай юм байна нэрээ.
Эсвэл хамгийн дөрөнд л хүн муул юм бодно. Тийм шүү дээ. За анхаа ярьж байгаа дээр шууд дараагийн зургуулж ярьчих тий. За анхаагийн охин солигдсон уу гэд 2 хүүхэдтэй шүү дээ. Том нь хүү, бага нь охин 2023 оны 12 сард охинтой болсон. За тэгсэн чинь Иминжон жүжигчин буюу эхнэр нь саяхан YouTube хуудас нэгээд ер нь өөрийнхөө тухай, гэр бүлийнхээ тухай ч гэдэг маш олон төрлийн ингээд зүйлсүүдийг ярьж байгаа. Тэгсэн тэр өөрийнхөө YouTube хуудасаараа дамжуулан охиныхоо тухай ярьсан байна. Одоо охин нь бол том болоод ингээд сормоосноос нэлээ урт урагцсан нүдэн томроод хөөхөн болцсон байгаа гинэ. Яг хөрдөм үе дээр байдаг шүү дээ. Тэгээд төрхөн дээр байгаа. А гэвч анх охиноо хараад ер нь хүүхчийн жоохон зайлуул юм хавганцэл төрсэн юм шиг байна л та. Ийм бондооцоо. Тэгээд охины хараад ер нь шоконд орсон. Дотор бүр ямар сайндаа манай охин солигдсон юм шиг байна гэж бодсон жаа. Шалтгаан юу гэхээр гэр бүлэрээ давхраатай нүдтэй хүмүүс гин л дээ. Тэгсэн чинь нөгөө охин нь болохоор ямар ч юм давхраагүй юм бүлтсэн юм охин гараад ирсэн. Тэгээ гайхаадгүй юм ч одоо манай хүүхдэрөөсөө биш юм байна гэж бодсон. Тэгээ одоо болохоор хүүхчийн томорхоо шаал өөр болоод ингэ нэг жоох төрхөө олчдаг шүү дээ. Яг давхраа махраа нь одоо гараад ирсэн байгаа. Тэгэхээр манай охин муу юм байна гэж бодсон байгаа. Ярьсан мөлий. Солонгос ч нэрээ ингээд төрхөөр нь аваа явчихдаг байх тий. Салгаад одоо ээжээс нь салгаад хол өөр газар ч юм аа шүү дээ. Монголд ч юм бол солигдох боломж авахгүй шүү дээ. Төрөөл хамтлан явж байгаа юм чи гаргаж ирээл нь цээжин дээр тавьчихдаг. Тэгэхээр ч солигдохгүй. Манай ээж хийсвэр дүү гаргасан байхгүй юу? Тэгсэн чинь тэр нэг юм ширээ шиг ч үл нэг юм дээр авчиж тавьчихсан юм биш үү? Хүүхдийг нь юм нэрийг нь ингээд зүүлгээд. Тийм үү? Тийм тэгээ манай ээж л цаана ингээд халгаан дурс суучаас хүүхдээ авч чадахгүй. Тэгээ хамаатны эгчтэл хүүхэд минь солигдчихгүй гэж бодоод зайлвал хурдаа очиж хүүхэд минь аваараа гэд. Тэгээ авч ирсэн гэсэн. Тэгтээ тэр бол нэг тийм солигдохоргүй лсэн. Яа тэгэхээр зүүцэн тэр ээжнийхээ аав нь хин ч гэдэг юм нэр өссөн байсан юм биш үү? Тэгэл нөө ээж хүнд бас нэг тийм бодол байд юм шиг л тий. Солигдчих юм. Яа миний хүүхэд солигдчихгүй энэ төр гэсэн нэг тийм бодолч одоо тэр нөө олон хүүхдүүдийг л игнүүлээд тавьсан байгаа шүү дээ. А тэгвэл хийсвэрээр төгөлдөг юм байна. Тэгэхээр өөр төрсэн хүмүүсийг бол хүүхд нөгөө солих боломжгүй. Шууд гаргаж ирэл цээжин дээр нь тавиал. Тэгэл тэндээсээ болдтойгоо хамт ингээл гар явдаг байхгүй. Тэгж одоо хинтээ солигдно гэх үгтэй. Солонгос ч болохоор нөгөө шал өөр нөгөө юм асрах юутэй сулил шиг тийм газрууд байгаа гэдэг шүү дээ. Хүүхдийг нь хүлжээд буцаагаал ээжийг нь айгуу сайхан шүлтэй хоолнд өгөөл ингээл асраал ингээд өвчдөг. Тэгэхээр бас тухайн үедээ бодсон юм шиг байлиг байж тийм бит хоёроос ийм бүлцэн хүүхэд гэл тээ. Тэгэхээр надад нэг тийм санагдсан шүү дээ. Инээдэж гэх юм уу манай их сургуулийн нэг юм давхраа уйлцэгч байдаг байхгүй юу? Тэгээ нөхөр нь ойногоор тэгээ хүүхдтэй болоод тэгээ чанцаа манай охиноос аюу хөөрхөн давхраатай гэлтэхгүй. Тэр нөө аав нь давхраатай байна гэл би асуусан. Тэгсгүй штий их чигийн дээрээс юм байгаа гэл. Тэгэхээр би нөө мэдэхгүй би ч бас тэр үед нэг 18 тал хүмүүс юм баг. Давхраа уйлгаар ингээд тэр нь одоо ингээд дараа удамшаад ингээд өвчтөм багтаа гэл мөнгөлөөсөн болохоор тэгээ 10 хэдтэй ч байсан юм дээ. Хүүхдээ аваад төрчдөг юм байг гэлээ. Тэгсэн чинь яг нөгөө юу гэдэг зөвхөн аав ээж гэлтгүй те тэр удамд давхраад юм багалуулсан гэл удамшаал гэл төхөрөн штий те. Тэгээ тухайн үед л жоохон гайхаад тэр ихч маань тэгэл намайг дөөрөөсөн гэл. Би нөгөө ихч рүүгээ хараад нөхрийнхөө зургийг хараад хүүхдийг нарахаар шал өөр ч байх одоо нэг давхраага тэгээ одоо намайг дөөрөөсөн символ гэлээ. Жоохон гайхаадсан. Хэрвээ одоо нэг манай багийн штэ нөгөө нэг бууцны хэрүүлээдэг нөхөр штэ. Тэрийг яг төрүүлээд намны цээжин дээр тавиагүй шууд ингээ аваа явсан бол би бол багыгаа солигдсон гэж бодох байсан. Яа. Шал өөр хөвгтөр. Ингээд юу яасан манай тамчин болохоор юм цагаан бондгоор тэгээ гарч ирэнгүүт нэг хацрын хогоод маш удмынх юм чаа. Хацрын хогоод юм хөвгтөрсөн байхгүй. Тэгээд аягүй хүстэй. Тэгээ би ч өөрөө юм муухай хүсэхтэй хүстэй штэ. Тэгэл за ийм л хөвгт төрдөг юм байна л гэдэг ойлголттой байгаа штэ. Анхныхаа хөвгтөд төрүүлчихэд. Тэгээ хоёр дахь нь төрөхдөө яг л нэг тиймэрхүү л гэж төсөөлцөн байгаа штэ. Тэгсэн чинь манай баг шал өөр төрсөн заяа. Бор. Бүр үнэхээр бараа бор биш тасан хар. Заяа. Тэгээ дээрэс нь хав халцаа. Ямар ч үс байхгүй. Тэг хацар нь хонхоогоогүй. Тэгэл би бодсон. Натаас яагаад ийм хөвгт төрж байгаа юм бол бас жүжигчний эхнэр шиг те. Энэ яавч миний хөвгтөө хоч. Би яг тэгж бодсон. Натаас яагаад ийм хөвгт төрж байгаа юм болоо бүр ингээ гайхаа дахин яриад өдөө өөрөөс л гарч ирсэн юм ч удаа тэр чинь солигдох юм болж боломж авахгүй шүү дээ. Тэгээ тэр чинь явцын дунд тэгтээ өснө бол нэлээ хожуу ургасан л та. Бараг 2 бай хурж ирэхтэй болсон баха. Тийм үү. Хаах халдсан байсан шүү дээ. Тас халдсан байсан. Тэгээд ингээ өстөө болоод нэг мэрзэн зүдэг болоод давхраа махраа ороод цайраад хоёроо өргөт нь манайх мөн байна. Миний өрмөн байна гэдэг. Хоёроо өртөлт нь эргэлцсэн байгаа хаа тийм мөн үү? Бас айхтар ийч. Би нэрээ бүр яг тэгжсэн. Яагаад надаас ийм үг төрж байгаа юм бол гэж бодоод. Яг л томтойгоо л адилхан дөрөнгө гэж бодсон шал өөр юм байна. Хаамын үсэгтэй алмсны төрөл юм байна. Угаасаа гэнэ. Үнэ. Би бүр айгүй үсэгтэй. За үргэлжлүүлэн дараагийнхаа мэдээллийг хүрэхээс өмнө хойлоо хамтран ажиллаж байгууллага танилцуулъя. За тийм. Чорток.
Чардаг гэх нэг байрны дээвэр санаанд чардаг гэдэг гардаг штэ тэ. Тэр санаанд ороод ах юм. За брендийн байгалаа хийж өгсөн эрдэс тусыг танилцуулъя. Тэгэхээр Оюун Рич компани импортын худалдаа түгэлтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ Узбекистан улсын Чартаг Mineral Water компани Монгол улстай албан ёсны дистрибьютор эрхийг аваад байгаа юм лээ. За тэгээ Монгол хүний эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүнийг шилдэг бүтээгдэхүүний хэрэглэгчтэй хүрэхээр зорин ажиллаж байгаа. За тэгэхээр амин чухал эрдэсүүдийг тэнцвэртэйгээр агуулсан байдаг онцлогтой өдөр тутамдаа хэрэглэхэд бол эрдсээ нөхөх боломжтой. Тэгээд ямар нэгэн одоо гэдэг хажууган гач нөлөө үл ерөөсөй байдгүй юм лээ. Тэгэхээр аршааныг зөв хэрэглэх маань эрүүл мэндэд аягүй тусдаг. Манай анжгаа эрт ухаарсан юм шиг байна. Байн гууддаг ш. Байнга л тэрвэрцэн гүйж идэж ч тийм. Ямар сайн одоо төрсөн өдрөнд өхөл нэг хэдий юм авч өгтөө. Хадаа ингээд энээсээ нэг хэдийг өгд юм билүү. ингээд сэтгээр Одоо бид хэд ч нэг сурчлаа та хэдэд харуулах болж тэнгүүд л анжаагаа аюу ард ирсэн. Наата минь дуух юм уу? уугуулах нь учгүй гэлээ тэгээ Ээж болохоор одоо ууцсан байгаа Ууцсан. би болохоор нарай бүтэн байгаа тийм та хэдэд бас нэг бүтэн нь ямар байх вэ? уухаар юм Уухаар ямар адилхан ногоо могоо. яг адилхан дотор онж жоохон байгаа шүү. Харин тийм ээ. Тий. За тэгээд энэ чинь хамгийн гол нь бамбаа булчирхай өвчлөөс сэргийлэх юм билээ. Нэг шил 0.5 литр ашаан хүний хоногийн йодын хэрэгцээ бүр нөхөн. За тэгэхээр ерөөхдөө нэг шил 0.5 литр усанд болохоор 025-аас 0.4 мг йод агуулгаддаг юм байна шүү. Тэгэхээр олон улсын лабораториор баталгаажсан гэсэн. Тэгээ бодисын солилцооны алдагдал чихрийн шижингийн үед бас хэрэгэлдэг юм байлээ. Тэгээ үйлдвэрлэл савлгаанд байгалийн эс шороо өнөр зэргийг зөвхөн одоо шүүсэн буюу ийм цэврээрээ савлагддаг гэсэн үг. Тий. Тэгээд савлгааныхын төрөл нь бас дотроо олон янз байгаа. 0.25, 0.33 та 75 та гэдэг гурван төрөл байгаа учраас үйлчлэгээний газруудад нийлүүлэх бас бүрэн боломжтой. Ялангуяа нэг амралт зоогийн газруудад бол хүрэх юм байлээ. За тэгээд 6 сараас эхлэн ашаан лимон, га, лайм зэрэг жимсний хамт оруулах юм байлээ. Өөр төрөл. Оруулснаар борлуулах боломжтой. Энэ нь олон хэрэглэгчдийн таашаалт нийцнэ гэж үзэж байгаа юм байлээ. Хаанаас авах юм бэ гэхээр Сансар Carrefour болон Номин Эфес сүлжээ дэлгүүрүүдээр хөдөлтаалагдж байгаа юм байна. За одоогоор хаан улдүргийн зарим орнууд сууцны хотхны супермаркет дэлгүүрт нь борлуулагдж байгаа гэсэн. Тэгэхээр та Чартаг ашаана асууха мартав. Холдоо утасны дугаар 75 75 95 59 99 55 95 гэсэн дугаарлал холбогдорой. За сошиал хаяг нь болохоор Чартаг Монголиа гэдэг харгараад ирнэ. За зарим нэг бас эмийн сангаар бас борлуулагдж байгаа юм байлээ. Дээрээ юм зурагтай уусаа мэдээ. Та ингээд сайн харж авч байгаа зүг. Скриншотлж байгаа. За баярлалаа хамтран ажилласан Чартаг брендийн байгалийн хийжсэн эрдэс тус байлаа. Баярлалаа. Үргэлжлүүлэн дараагийнхаа мэдээллийг хүргэе. За дараагийнхан мэдээлэл нь. За нэг алдарт нисгээд буу юм болоод байсан хүүхнүүд маань яг хүүхнүүдээс бүрдсэн баг бол анхных л болчихж байгаа юм л да. Бүр нисчээд ирлээ. За даваагаа аригт буюу сая өнгөрсөн даваагаа аригт Америкийн Popot, Katy Perry болон өөр 5 эмэгтэй Amazon-ы үүсгэн байгуулагч Jeff Bezos-ийн Blue Origin компани хөлхөөр сансарт нисээд амжилттай буугаад ирсэн ба. За тэгээд түүхэнд анхудаа дан эмэгтэй хүмүүсээс бүрдсэн баг сансарт ниссэн нь бол энэ болчихж байгаа юм л да. За тэгээд багийн бүрэлдэхүүнд нь болж хэлжсэн тийм Katy Perry-гээс гадна Bezos-ийн сүйт бүсгүй Lauren, SBS телевизийн хөтлөгч Gayle King, NASA-гийн судлаач бас ниссэн. Aisha Biov, за тэгээд иргэний хөдөлгөөний идэвхтэй Amanda, зам кино продюсер Karen Flynn-аар ниссэн байдаг. За тэгээд энэ компани олон дахин ашиглаад байх New Shepard хөлөг хөөснөөс хойш 11 минутын дараа дэлхийд буцаад газарсан гинэ. Ер нь бол сансарт нэг 11 минут болчоод ирсэн юм билээ. За ингэхдээ хөлгийг их бие болон хурцсуур нь тус тустай амжилттай газарсан буюу ямар нэгэн саад болгохт гараагүй. Тэгэд ийм богино хугацаанд хөлөг газраас 100 гаруй км өндөрт хүрэхдээ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сансрын удмын хил хязгаарыг хэсэгхэн хугацаанд л давдаг гинэ ерөөсөө маш богино хугацаанд. За тэгээд энэ хооронд зорчигчд нь цонхоор бөмбөрцөг хэлбэртэй дэлхийг харах нь тэгээд жингүүдлийг бас мэдэрч эхэлнэ. За сансраас буцаж ирсэн бүсгүүчүүдийг тэр бумтан Безос өөрөө угтаж авсан. Их сүрхийн болсон байлээ. Хөлгийг гаднаас нь хаалгын ингээл онгоолгол нээсний дараа хамгийн түрүүнд сүйд бүсгүүгээл авч илээ. За. Өөр хэнийг гэж авах гэдэг. Тийм шүү дээ. Одоо энийг авах гэдэг. Манай Katy Perry ч одоо юм газар юу үнсээд байгаа юм те? Ч одоо амьд мэнд газарцсан. Бас энэ чи эвгүй шүү дээ. Ер нь бол туршилт шүү дээ. Тэгээ ингээд сүд бүсгүйгээ гаргаж авсан. За тэгээд эмэгтэй багийн сансарт нисэд буцах ирэх хүртэл үйл явцыг газар дээр болохоор Khloe Kardashian, Oprah нараад зэрэг эмэгтэй алтартнууд бол доороос нь ажиглаад ингээд байжсэн гинэ. Тэгэхээр ингээд таамаг гарч илээ. Дараагийн нисэх гэж байгаа хүмүүс юм бодаа. Ажиглаад байна гэдэг чинь ингээд. За тэгээд өмнөөс өмнө бол эмэгтэйчүүдээс бүрдсэн баг сансарт ниссэн ганцхан тохиолдол байдаг нь айл 60 жилийн өмнө. Тэгтээ ганцаараа ниссэн.
Валентула биш. Зөвлөлтийн сансрын нисгч Валентина Тершкова бол нисчихсэн байдаг. За тэгээд энэс хойш эмэгтэйчүүд сансарт олон ч удаа ниссэн ч үргэлж эрчүүдтэй бол хамт нисдэг гэсэн. Зөвхөн эмэгтэйчүүд бас бүрдтгүүлсэн юм билээ л дээ. За New Shepard гэдэг байгаа хүлгийнх нь онцлогийн хувьд юу юм гэсэн чинь бүрэн автомат удирдлагатай. Зөвхөн зорчигчдыг тээвэрлэн буюу дотор нь одоо хүлэг жолоод тухын болох байхгүй юм билээ. Гэхдээ багийн 2 гишүүн бусдаа заавар өгөх ёстой гинэ. Заавар өгөх ёстой. Дэлхийдээ холбоо барих үүргийг гүйцэтгэхээр бэлтгэгдсэн байдаг. Буюу яг холбоо барих ёстой юм билээ. За тэгээ New Shepard хөлгөөр аялах зорчигчд болохоор 2 өдрийн сургалтанд хамрагддаг гинэ. Тэгээд бие махбодын бэлтгэлийн ханган нөгөө жингүүдгээс ахалаа сансарт ч бас аюул осол гарч магадгүй шүү дээ. Онцгой тохиолдолд авах арга хэмжээ, жингүүдлүүд ажиллах дүрм зэргийг нь заалгаад 2 өдрийн дотор сураад ингэ нисдэг юм билээ. Тэгээ ягаад ингэ New Shepard-аар сансрын хөлгөрөөр нисгээд байгаа юм бэ гэсэн чинь сансарт л аялал жуулчлалыг хөгжүүлэх гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр одоо нэг 10 жилийн дараа гэдэг чинь 20 жилийн дараа чинь бид нар ч нисэх боломжтой болох гэдэг шиг байна. Нисч үзэхсэн тий. Тийм яагаад болохгүй гэж нэ. Ер нь нэг нисээд үзчихэд мэдээ шал өөрөөр л дэлхийг мэдрэх хаалт тий. Угаасаа нэг тэр сансрын нисгчд ниссэн үний яриа байдаг шүү дээ. Сансраас нисэл дэлхийг гадна талаас харсан байхад бол тэгэл дэлхий дээр бууж ирээд бүх юм хандсан байдаг. Бүх юм хүүл ингэ мэдэрсэн буюу дэлхий ямар гоё ярагдсан тий. Амьдрал ямар байд юм тэрийг мэдэрчдэг учраас шуналгүй болт гэсэн. Харин тийм бах тий. Нэг тийм мэдрэмж ганц авч үзэхээс. Гэтэ энэ ч одоо тэгэл бас лайхтар үнэтэй л багт тий. Тийм бах. Одоо мэдээж бол энэ хэд ч юм бол үнгүй ниссэн шүү дээ. Туршилтын журмаар. Одоо ингээл араараасаа нөгөө хүмүүс чинь бүгд л нисэж үзхийг хүсэж байгаа те нисэн. Тэгээд гэтээ энэ чинь анхных нь нислэг нь амжилттай буучлаа. Дараагийн нислэгүүд нь ямар нэгэн саад гарах ч юм уугүй ч юм уу. Ер нь бол ажиглалтын байдалтай л явж байна. Тэгээ араараас нь энэ чинь нэг ч нилээ дүүлэг онгоцыг зэрэг нисгээл ингээл жуулчлал маягаар л хөгжүүлэх гэдэг юм билээ шүү дээ. Тийм байна. Тэр нь бол эхнээсээ ерөөс нөхөр хүнтэй л эхлэх бах те. Тих бах. Энэ хямдхан бол байхгүй хөө. За яг нэг цагтээ нисвэлгүүдээ ойл та. Тийм шүү дээ яага болохгүй гэж. Нислээ гэж гараад ирэх юм шүү. За дараагийн мэдээллийг хүргэчихье. За салсан гих цуурхалдаа тайлбар өгсөн алдарт нүд хин юм бэ гэсэн чинь Мишель Обама. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан Барак Обамагийн гэргийн Мишель салсан гих цуурхлыг үгүйсгээ тайлбар хийсэн. Яасан гэсэн чинь энэ хоёрыг салчлаа гэсэн мэдээлэл агиух явлаа л да нэг хэсэг. За яагаад гэхээр нөгөө Дональд Трампыг тангараг өргөх ёслол нь шүү дээ. Болон ерөнхийлөгч асан Жими Картерийг оршуулах ёслол зэрэг өндөр түвшний хит хэдэг үйл ажиллагаанд Обаматай цуг очоогүй. Ганцаараа очсон нь тэднийг нөгөө нэг хүмүүсийн нэг таамаг гэдэг шүү дээ. Энэ ганцаараа яагаад яваад байгаа юм бол энэ хоёрыг салцсан юм байна л да. Гэт маш том юм цуурхалд харахад хүрсэн байдаг. Харин Мишель Обама болохоор нэг подкастэнд ярилцлага өгөх үеэрээ би даасан эмэгтэй хүн болж цагийн хуваараа өөрөө зохицуулж байгаа гэдгээ онцлсан байлээ. Тэгээ цааш нь хэлэхдээ болохоор хүмүүс намайг өөрийнхөө шийдвэр гаргаж байгаад итгэж чадахгүй байгаа хөө. Ер нь бол дандаа л нөхөртөөгөө хамтдаа нөхөрийнхөө өгөөч юм ингээ явдаг гэж ойлгоод ах шиг байна. Тэгээд энийг л нөхрөөсөө салцсан гэж ойлгоод ах шиг байна. Эмэгтэйчүүд хин нэг сэтгэл дундуур үлдээхгүй байлгах гэж ер нь бол маш хичээдэг штэ. Энэ нь бидний туулдаг нэг тийм маш том бэрхшээл болоод байдаг. Тэгэхээр өөрийнхөө төлөө шийдвэр гаргахаар нөхрөөсөө салсан гэж ойлгохоос өөр аргагүй хүрсэн юм шиг байна да гэдэг чинь. Яагаад тэгэхээр өөрөө хүссэн юмд оролцоод өөрийнхөө карьерийг өгөөл ингээд хэлэхээр ер нь нийгэм биднийг ийм шахалтанд оруулдаг штэ гэж ярьсан мэлээ. Яг тэр өмнө нь ямар нэг арга хэмжээ гэдэг ч юм уу те энд харагддаг. Заавал хоёулаа ингээд явж идэг. Тэгэл ганцаараа ийм төрлийн арга өслөл хэмжээнүүд яваад арга хэмжээнд оролцоод. Тэр үед ч одоо тэрхүү хэлдэг байсан шүү дээ. Яг олны өмнө хамтдаа харагдах хэвчээс одоо энэ хүмүүс ч айлд тийм байха болцсон өөрөөсөө гэсэн ажил төрөлтөө юу гэдэг бид нар одоо жишээлбэл яг л ингээл хүмүүс болчихж байгаа гэсэн үг шүү дээ. Хоёулаа өөрсдөө ажил руу явбал орой тараал гэртээ уулздаг тийм л хэлбэртэй болсон баг л та. Одоо бол өөртөө илүү цаг гаргаж байгаа. Тэгээд ихтгэл их тавьж байгаа юм байна лээ. Олон нийтэд уулзах төсөл хөтөлбөр дээр илүү их ажиллаж байгаа юм байна. Тэгээд илүү их ажиллаж байгаа тулж ажиллаж байгаа ажлын юу гэсэн чинь огтын боловсрал руу илүү их анхаарлаа хандуулж байгаа юм байна. За Барак болон Мишель Обама нар өнгөрсөн 10 дугаар сард 2032 жилийн яг тэмдэглэсэн байгаа. За тэгээд өөрийнхөө бестселлер номонд болохоор нөхрийнхөө улс төрийн замнал, цагаан ордны амьдрал, гэр бүлд нь хэрхэн нөлөөлсөн талаар маш илэн далангүй бичсэн байдаг. Тэгээ номын бол манайхан зөндөө болго харсан бах уу. Энэ дэр бол одоо сонирхчийн үйл амьдралын талаар нэлийн дэлгэрэнгүй бичсэн баг. Тийм байна. За тэгээд салаагүй юм биш үү? Салаагүй зүгээр л карьераа хөөж байгаа гэх юм уу да. За баярлалаа урьдчилан. Хоёлаа юу вэ? Хамтран дэмжээ ажиллагчтай байсан шүү дээ, тий? Дэмжээ ажиллагчаа танилцуулаад урьдчилъя. За хэлж байгаа. За тэгээ. За нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Дэдэш компани. Дэдэш компаниас хэрэглэгчдийнхээ хүсэлтээр төхөөрөм шинжлэх аяныг 4 сарын 1-ээс эхлүүлнэ. За тус шин төхөөрөмж нь өөр дээрээ санахойтой, кино сантай, хүссэн нэвтрүүлгээ бичлэг хадгалаад хизээд үзэхин дээр Монгол орны хаанаас ч цаг уурын мэдээллийг нь шууд авах боломжтой байна. За дэлгэрэнгүй мэдээллийн 77 77 14 34 77 77 14 34 болон 14 дугаарт болон Дэдэшийн Facebook хуудаснаас нь авах юм байна. Баярлалаа нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Дэдэш байлаа. Баярлалаа.
Буруу ойлгоор ороод. Тэгэл. Хуваалцаарай. Хуваалцъя та. За. Өөрөө хаад өөрөө хуваалцаад. Би чи таныг ер нь дүүшин таныг хахал юм бол нөгөө ажиллаа гэж амжуулж явчихсан шүү дээ. Та гарч байгаа орнд би ярьж игээ. Тэгвэл хүмүүс өнтөө сонсож байгаа болохоор таныг тантай зүг явж байгаа хоёлаа байхгүй болчих. Хуваалцаа явуулц юмар хуваалцаарай Сэтгэлдээ бол байнга хувааждээ шүү бидний чинь. За. За дараагийн мэдээлэл Тайваны алдарч жүжигчин Барби Сёгийн хөшөөг болсон гэнэ. За солиороод драмын шанцаагийн дүрээр бидэнд танигдсан жүжигчин Барби Сё энэ оны 2 сард өвчний улмаас таалд өгсөн. За хэдийгээр жүжигчин нас ороод 2 сар гаруй хугацаа өнгөрсөн ч гэсэндээ түүний нөхөр Кужинёв, дуучин Кужинёв болон ээж нар нь уу гашуудад авцсан хിവэр байгаа буюу ер нь маш хэцүү цаг хугацаа туулж байгаа гэсэн байна. За тэгээ нөхөр Кужинёвын хувьд одоо 55 настай. Ер нь залуугаас л нөгөө юм булчинлаг гоё бие хаатай залуу байсан л та. Тэгээд одоо 55 настай ч гэсэндээ маш гоё бие хаатай байсан бол эхнэр нь ууд уусны дараагаас эхлээд байнга л уйлцсан гэ нүд нь хавдсан хоол ундч юусоо идэхгүй бүр ингээ тураалтаа орсон ш нилээ юм турхаа булсан гэж бас ойрын их сурвалжуудаас нь ярьж байгаа юм байна. Тэгээд дээрэс нь өдөр бүр ихнэрхээ оршуулган дээр очиж байгаа гинэ. Тэгээ жүжигчний ээж нь хүргэн маань ингээ өдөр болгон охины маань оршуулган дээр очиж байгаа харнаад үнэхээр доо хэцүү сэтгэлийн маань их өвтөж байна гэж хадам ээж маань ярьсан байлээ. За ингээ дуучин Кужинёвын хувьд эхнэрээ дурсан санах үүднээс дизайнер найзынхаа тусламжтайгаар хөшөө бариулж байгаа юм байна. За тэгээ хөшөө барих бүх үйл явцад нь ингээ өөрийн биеэр биеэр одоо оролцож байгаа. Тэгээ Тайваны хэвлэлээр юу гэж ярьж байгаа гэхээр хайртай эхнэрийнхээ хамгийн үзэсгэлэнтэй дүр төрхийг энэ хөшөөндө буулгах гэж зорж байгаа гинэ. Тэгээ энэ хөшөө нь одоо түүний эхнэртэй өгөх хамгийн сүүлчийн бэлэг болно гэсэн ийм байдлаар ярьсан байлээ. За тэгээ хөшөө бүрэн дуусны дараа талигачийн оршуулгын дээр одоо газраас 400 м-ийн зайд байх алдартнуудын хөшөө байрлуулдаг тийм газар байт юм байна. Тэнд авчиж байрлуулна гэсэн. Хизээ яг бүрэн дуусах вэ гэхээр энэ ондоо багтаад хөшөө нь дуусах тийм сурагтай байл. Үнэхээр харамсалтай тий. За одоо нэг гоё боллоо. Олон жилийн дараа BBT-гээ учрлаа гэлтгсэн чи гинтил юм болчлоо нэг 2 жил болоогүй юу? Тийм. 2 жил 23 жилийн дараа иргэд нийлсэн шүү дээ. 23 жилийн дараа иргэж нийлээд нэг 2 жил гаруй хамт байгаа град тийм тэгээд ингээд таалт өгсөн учраас Кужинёв дуучны хувьд бол үнэхээр хүнд байх шиг байна. Тэгээд одоо ч гэсэн маш одоо хэцүү байдалтай байгаа. Ерөөсөө өдөр тутамдаа хийж байгаа зүйл гэх юм бол одоо эхнэрийн оршуулгын газар дээр л очих. Тэгээ байнгаад нүд нь хавдц уйлцсан байлтай. Хоол ундаач сайн идэж чадахгүй. Ер нь бол биеийн байдал нь бас дагаа жоохон хэцүү болж байна гэх. Тэгээд мэдээж охиноо алдсан их хүний хувьд ч гэсэн хэцүү байгаа. Тэгээд ер нь хүн болгоно л бас юу л ах шүү. Гэр бүлийнх нь бол бүгдээрээ л бас энэ Парвисио жүжигчин таалт өгсөнд гашуудцгааж байгаа мэдээж аргагүй л тий. Үнэхээр мундаг жүжигчин мэдээж одоо маш сайн хань байсан харамсалтай. Тэгээд хамтын амьдралаа бол удаан үргэлжлүүлж чадсан өмнө 2 жил гаруй гэдэг чинь тий. Яг нөгөө талаараа тайлбарлаж байгаа зүйл нь магадгүй одоо 2 жил амьдраагүй байсан бол тий. Энэ хоёр маань эргэж уулзраагүй байсан бол тэр 2 жилийн дурсамж байхгүй байх байсан баха. Яа тий таалт өгсгөөс өмнө бас ингээд эргээд нийлээд хамтдаа бас тодорхой хэмжээний цаг хугацааг туулаад ингээд сайхан дурсамжийг бас үлдээсэн болов уу гэсний тиймэрхүү сэтгэлүүд бас харагдчихлаа. Харин тийм л юм. Тэгэл харамсалтай. Нэрэл хайртай дотныхоо хүнийг алдсан хүн. Өдөр болгон битгээл тэгэл одоо нөө гарахгүй дээ санаанаас. Тийм штэ. Яаж мартах вэ тийм угаасаа. Яг тэгээд хэвлэлдэр бол 2 сар бүхэлдээ 2 сар өнгөрцөн. Тэгээ одоо ч гэсэн гашуудсаар байна. Тэг чинь өөрөө юу гэдэг хэнийг нэг алдлаа гэж юу гэдэг за 7 хоногийн дараа мартчихлаа эсвэл 2 сар 3 сарын дараа мартчихлаа ч гэдэг юм уу тийм байхгүй шүү дээ цаг хугацааны ирэхэд бол ингээд бүдгэрнэ тэгтээ хүн болгон тэгэл хайртай хүний сэтгэлдээ тэгэл явж идэг шүү дээ тэгэхээр тэр утгаараа бол одоо ч гэсэндээ бас хэцүү л байгаа. Тийм шүү дээ юу гүн номор гаш ингээл за нэг одоо 2 сар очсон чи мартна даа гэдэг тийм байхгүй л та. За дараагийнх нь мэдээлэл хөргий. За шинэ Мэндэлсэг хүүхдээ хүмүүсээс нууханд бол ээжд нь 15 сая доллар санал болгоод байгаа хүн хин бэ? Мэдээж Elon Musk. Хай би яг тэгж бодсон юм аа. Өөр энэ хэмжээний мөнгө санал болгох хинч байх тий, тийм ээ. За тэгэхээр хүүхдийн зохиолч social influencer Ashley St. Clair өнгөрсөн 2 дугаар сард тэр гомтон Elon Musk-ийн хүүхд төрүүлсэн. Тэгээ өмнө өвч хүүхд дээр жоох эргэлзээ төрүүлээдсэн тий. Эцэг нь хүүхдээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар бол өмнө би хүргэжсэн. За 26 настай тэр бэр тухайн үед хүүхдээ хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор Нью-Йорк мужид бол гомдол гаргацсан байсан шүү дээ. За тэгвэл одоо Musk-ийн 13 дахь хүүхдтэй холбоотой маргаан одоо энэ Wall Street Journal сонинд зарим талаараа баримт болоод яатсан байгаа юм байна. Бичигдээд гарцсан байгаа юм байна. Юу гэсэн гэхээр энэ мэдээнд өгүүлснээр хүүхдийн эцэг тогтоох шинжилгээний хариу нь 99 магадaltaй гарчээ. Ойлгомжтой юм байна. Тэгэхээр аав нь бол мөнгө гэдгээр нотлогдсон. Тэгэхээр та эргэлзэжсэн юм ааш эцэг тогтоох шинжилгээ бас хийлгээл авч. Тийм байна тий. За ингээд таарсан. За бас хүүхдийн нэр нь Romulus
гэж байна. Тэгээ төрсний гэрчлэгэн дээр нь маскын нэр нь бичигдээгүй байгаа буюу одоохондоо ааваараа овоглоогүй байгаа юм байна. За Ромулус гэдэг нэрийг яагаад өгсөн гэхээр эртний Ромын эзэнт гүрний анхны хааны нэр гинэ. За. Тий их сүрхий нэр. Ер нь бол нэр өгөхдөө их тийм сүрхий нэрнүүд өгдөг шүү дээ. За тэгээ энэ сонинд нийтлэгдсэн зүйлийн талаар маск ямар нэгэн тайлбар одоохондоо бол өгөөгүй л байна л да. Гэхдээ YSG гэж бичээд бухимдлаа илэрхийлж байгаа. Ер нь бол жоохон дургуул байгаа юм билээ. Хувийн мэдээллийн задруулаад байна гэдэг. За TMZ бол нөгөө нэг Америк алдартай шар одоо хэвлэл шүү дээ. Бүхэл оддуудын тэр тухайн үеийн мэдээлэл тэр дор хүргэдэг. Эндээс л хамаг их сурвалж авдаг штэ. Их сурвалжийг шар хэвлэлтэй адилтгсан энэ юм болов даа л гэж хараад байгаа юм байлээ. За ингээ хүүхдэд төрсний дараа Клэрт өөрийнхөө улс төрийн хурцтмал байдалтай байгаа. За чи одоо нэг хэсэг болоод өгөө. Би улс төрийн карьераа хөөж байгаа гэдэг ч юм уу тийм. Ерөнхийлөгч Трампын дараа нь одоо хорлогдож болзошгүй хоёр дахь хүн болоод байгаа гэж өөрийгөө үздэг гинэ. За хэрвээ одоо ерөнхийлөгч Трамп ямар нэгэн байдлаар хорлогдчихвол дараа нь бий байх нэ гэж айдаг юм бэ шүү. Ингээд байгаа учраас аюулгүй байдлын үүднээс энэ асуудлыг олон нийтээс нууцлахыг нэлээд удаан гуйсан юм байна. За тэгээд чи ингээд хүүхдийн талаар хин нэгэнд хэлэхгүй ингээд байж байвал амаа хамихвал нэг удаа чамд 15 сая доллар өгье. Тэгээд сар бүр би чамд 100 мянган доллар төлөё гэж бүр санал тавьсан юм. Сар бүр шүү дээ. Чи гол нь хүүхдийн талаар дугуй хин нэгэнд битгий хэлээ гэдэг жаа. Гэхдээ инфлюенсер бүсгүй нэлээд ботсон гинэ. За би тэр мөнгөний авчлаа яг өдөө үй төрөнгөөр тутахгүй сайхан амьдрах гэдэг нь тий. Хэрвээ зөвшөөрвөл би хүүхдээ хууль бус гэж үзснээс ялгаагүй болчих гээд байна тий. Тэгээ дээрэс нь бас алсын хараад байгаа. Яасан Elon Musk-ыг нас барсан тохиолдолд өв залгамжлах ирэхгүй болчихно. Тийм аваар оглоогүй. Тэгээ альпиас нэг хүүхд гэж бүртгэдэг учраас алсыг харж байгаа гэх юм уу. Нөгөө сар болгоо хүмүүг ч юм уу нэг удаа хүмүүг ч юм бол хүлээж авахгүй. Хүүхдтэй л одоо тэр өв хөрөнгөнөөс ч авнаа л гэж үзэж байгаа юм байна. Тэгэд энэ үндслээр энэ саналаас нь татгалцсан буюу мөнгөний аваагүй. За тэгээд энэ хүүн батлагдвал гэж одоо ер нь батлагдчихлаа шүү дээ. Эцэг тогтоох шинжилгээгээр 53 настай Elon Musk 4 эмэгтэйгээс төрсөн 13 хүүхдийн эцэг аль биесээр боллоо. Одоо өнөр үтгий юм аа. Ер нь бол өөрөө их олон хүүхдтэй байхыг л хүсдэг хүн юм шиг болж тий. Тий. Тэгээд одоо хүн амт санал тавьсан гэдэг. Одоо ахаад нэг суурхал яваад л. Гэхдээ үнэн удааг мэдгүй нэг жирэмсэн бүсгүй гарч ирсэн байгаа. Анзаарсан бол нэг Аз гаралтай Elon Musk-ийн 14 дахь хүүхдийг тээж байгаа бүсгүй гэсэн нэг юм шуум явж ил. Тийм үү. Нилээн том гэдэгтэй. Нэг юм бүсгүй байлаа. Гэтэ тэрийг би баттай олгочоод хэлье. Яг тийм интернетээр бол батлагдаагүй их сурвалж дээр бол тийм мэдээлэл явж илээ. 14 дахь хүүхдийн тээж байгаа Аз гаралтай бүсгүй гэсэн нэг юм том гэдэгтэй бүсгүн зургаас яваад илээ. Зөө. Энд одоо цаашаа бараг тоо нэмэгдээд явчих юм шиг тий. Ер нь их олон хүүхдтэй болно гэд өөрийнхөө генийг үлдээх гэдэг л юу гэлээ. Тийм л юм гэсэн шүү дээ. Тэгээ одоо эн чинь хөрөнгө мөнгөөр дутхгүй хүн ч одоо тэгэл хэдэг өгдөг. Олон хүүхдтэй бол бас өсөх юм өхөл холт тий. Тийм ба одоо юу лээ тэр ажлын газрынхаа үг мөнгөнд хүртэл санал тавьж байсан шүү дээ. Миний хүүхдээ гаргачих чигээд тэгсэн л юм бэлээ. Пүү 13 хүүхдээ өгнэ. Энэ пүү 13 ч одоо өсөх магадлал нь өндөр болоо явчлаа. Одоо бас нэг шуум яваал 14 дахь хүүхэд нь гидсэнтэй байх магадлалтай л болчиход байна. Тийм ээ. Сиандралча танилцуулаад үргэлжлүүлээ бизнесээ хамтдаа асаа Lendman. За Lendman банк бус санхүүгийн байгууллага анхны одоо Монголын анхны финтек компани байгаа. Lendman 16 оноос эхлэн технологийн шийдлийг ашиглан санхүүгийн хүртэ хэмжээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд барьцаагүй хэрэглээний зээлийг Lendman аппликейшнээрээ дамжуулан Монгол Улсын санхүүгийн зах зээл нэвтрүүлсэн анхны финтек компани байгаа. За аппликейшн нь хэрэглээний зээл, худалдаа авалтын зээл, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг харилцагчдаа санал болгодог. За дээрээс нь 2024 онд Монголын хамгийн анхны бүрэн дижитал бизнесийн зээлийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн ажиллаж байгаа хэрнэ. За давуулсан дор том бол барьцаа хөрөнгө шаардахгүй, зээл олгосон тохиолдолд авах шимтгэлгүй зөвхөн ашигласан хугацааны хүүгээл тооцож авдаг гэсэн үг. За хүүнд болохоор 399%, за хугацаанд төлсөн тохиолдолд хүү бол мэдээж буурах боломжтой байна. За зээлийн хэмжээ нь 500 мянган төгрөгнөөс 100 сая хүртэлх буюу маш их тийм өндөр юм байна. За тэгээ хугацаанд 198 сар хүртэл буцаан төлнө. За тэгээ сард нэг удаа иргэн төлөлтөө хийх нөхцөлтэй байдаг байна. За тэгээ Монголд зээл олгогч байгууллагууд нь бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл олгохдоо хамгийн багадаа 3 удаа салбар дээр очих шаардлага ер нь бол тавьдаг. Тэгээд зээлдэгч багадаа 1-2-оос 3 цагийг зарцуулах шаардлагатай болоод эхэлж байгаа. Энээс харуул бизнес эрхлэгч нь ажлын байраа орхиод 9-10 удаагийн борлуулалтаа алднаа гэсэн юм алддаг гэсэн тооцоо ус байдаг юм лээ. Харин Lendman бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан 100 сая төгрөг хүртэл бизнесийн зээлийг барьцаагүй, шимтгэлгүй, бүрэн дижиталаар гар утаснаас 5 минутанд ирэхэд тооцоолуулан бизнестэй хөрөнгө оруулах боломжийг нь олгож байгаа хэрнэ. Тэгээд дээрэс нь Flexi Business зээлийн бүтээгдэхүүн
бүтээгдэхүүний хувьд одоо харилцагчийн барьцаа хөрөнгө дээр биш тогтвортой орлого дээр нь тулгуурлан зээлийн бүтээгдэхүүн одоо уулгадаг гэдгээр онцлогтой юм байна шүү дээ. Тэгэхээр та тасралтгүй орлоготой л байгаа бол авах боломжтой л болчихж байгаа юм. За бизнесийн зээлийн эрхэд тооцоолох заавал салбар дээр очих уу? Шаардлагатай юу гэхээр та гар утаснасаа LendImn аппликейшн руу нэвтрээд бизнесийн орлого хүлээн авдаг хувийн дансны хуулгуудаа илгээгээд бүрэн дижиталаар эрхээ тооцоолуулж болно. Буюу заавал салбар дээр очиод авах шаардлага байхгүй. За дээрээс нь үүссэн зээлийн эрх байдаг шүү дээ. Энийг одоо хэрвээ ашиглахгүй бол устд юм уу яа гэдэг надад нэг хэдэн төгрөг гараад ирсэн байдаг. Би ашиглаагүй гэж болно. Тэгвэл флекси бизнес нь болохоор шугамн зээл. Тэгэхээр үүссэн зээлийн эрхийг хизээж хэдэн ч удаа ашиглах боломжтой юм байна. Тэр нь бодлоо. За холбоот утасны дугаар 77 тэг 7 тэг 1 тэг 1 77 тэг 7 тэг 1 тэг 1 гэсэн дугаарлаа холбогдож мэдээлэл авч болно. Сошиал хаяг нь LendImn гэдэг хайхаар гараад ирхнэ. Баярлалаа хамтран ажилласан бизнесээ хамтдаа сая LendImn алаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийн мэдээллийг хүргэе. Алдартай дуучны үргэлжлэлийн мэдээллийг танилцуулъя. За алдар чайны хамтлагийн гишүүн Тамийн бүжигчин Нүүжэ гэдэг бүжигчинтэй үргэлж байгаа гэх мэдээлэл гарсан байна. За тэгээ бүр тэдний болцож байгаа зураг хөрөг цуг цацагдсан гинэ. Тэгээ тэр зурган дээр бол нэг нэгээс суугдж байгаа, твэрж байгаа зургууд илүүлсэн юм байна. За тэгээ жилийн өмнө ч гэсэндээ энэ хоёрыг үргэлж байгаа гэсэн цуурхал гарч ирсэн. Гэхдээ тэрнэр бол айхтар тайлбар өгөөгүй юм шиг байна. За гэхдээ хүмүүс энэ үргэлжлэлийн мэдээнд одоо нэг тийм таатай бол хүлээж авахгүй байх шиг байна л да. Энэ яг Тамины хувьд бол бас насанд болцсон хөтөл өрөх боломжтой шүү дээ. Тэгээд ягаад солонгосчууд их тийм таатай хүлээж авахгүй нэ гэхээр дуучны найз үсгүй гэж хэлэгдээд байгаа энэ бүжигчин Нүүжэтэй ер нь өөртөө нь холбоотой гэсэн. За бүжигчин Нүүжэгийн хувьд алдарт SM Entertainment-ийн уран бүтээлчтэй хамтран ажилладаг. Тэгээд Street Woman Fighter гэдэг бүжигчдийн хоорондоо өрсөлдөг юм бас нэвтрүүлэлт ороод ерөнхийдөө тодорхой хэмжээнд бас нэг инфлюенсер шиг нэлээд нэр хүндтэй болж чадсан. За гэвч хүмүүс танигдсныхаа дараа өөрийн сошиал хаягтаа нэг постыг одоо нөгөө мөнгөөр үнэлдэг шүү дээ. Тэгээд сая вон гэдэг ингээд зар сурталчилгаа авч эхэлсэн гинэ. Тэгээд зар сурталчилгаа авахтаа ийм жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүсийн зар сурталчилгааг авсан. Тэгээд авангуудаа гол нь тэр одоо постоо хугацаанд нь оруулахгүй дээрээс нь оруулангуудаа нэг удахгүй устгаадсэн юм байна. Тэгэнгүүт энэ нөгөө одоо сурталчилгаа өгсөн тэр байгууллагуудаас нь уурлаад яагаад тийм гомдлаарсан гэсэн л үгэл те бидний тий одоо энэ сурчлагааг тий цаг тухайд нь нэгт оруулахгүй байна. Дээрээс нь удахгүй устгаад байна штэ. Тэгэхээр нөгөө хөрөх хүмүүстээ хүрч чадахгүй байна гэдэг үтнээс. Тэгээ бас нэг юм харьцуулсан ялгуурсан зүйл байна л да. Яг юм том брендийн сурчлагаа өөрт нь орж ирэнгүү тэрийг Instagram-да байлгаалаад байгаа үгдийн одоо бидний сайн мэддэг гүчч юм тий. Жишээл авч хэлж байгаа шүү. Тэгэхээр иймэрхүү одоо том брендийн сурчлагаа бол ингээд өөрөө Instagram дээр байлгаад байгаа мөртлөө жижигхэн байгууллагын сурчлагааг анхнаас хэрвээ магадгүй зур том брэндүүдийг сурчлах гэж байгаа бол мөнгөний авахгүй байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд үгдээ том брэндүүдийн саналыг хүлээж авч болно. Гэтэл яг том жижиггүй айллалынгийн авчингуудаа жижиг байгууллагуудын шууд сурчлагыг нэг цаг хугацаанд нь ч тавихгүй байж байгаа устгаад байсан дээр нь хүмүүс бухимдсан юм байна л да. Яг нөгөө зан характертай холбоотой нөгөө арын ажичаад онцгой хандсан ч гэдэм үү тиймэрхүү бас шуум яриануд байсан. Тэгтээ тэр одоо яг батлагдсан хэсгийг хэлж мэдэхгүй байна. За ингээд удалгүй энэ бүжигчин бүсгүй албан ёсоор олноос уучлалгүйсэн намайг үнэхээр уучлаарай гэд. Тэгээ ямар тач тэдний үргэлжлэлийн мэдээ гарсны дараа дуучин Тамины Entertainment-аас шууд хүмүүс мэдээлэл зарлаагүй. Ер нь хэрэг үргэлж байгаа нь худлаа тий байсан бол уг нь шуудах мэдэгдэх хэрэгтэй шүү дээ. Энэ хоёр чинь тий. Гэтэл шалгаж байна гэсэн байдлаар хариу өгсөн юм байна. За тэгсэн чинь албан ёсоор мэдээлэл одоо бол гарсан байгаа юм. Ямар байдлаар гарсан бэхээр дуучин Тамины хувьд маш завгүй юм ажлын хуваартай байсан. Тэгээд хувийн амьдралаас энэ мэдээллийг шалгахад жоохон цаг хугацаа зарцуулагдаад ингээд удажлаа. Тэд хамтдаа ажиллаж ирсэн яг дотны одоо ажлын хамтрагчтай найс нөхдөл гэсэн үг. Тэрнээс хэтрэг бол харилцаа байхгүй. Тэгэхээр үерхэж байгаа нь худлаа гэсэн мэдээлэл хийсэн байна. Тийм үү? Одоохондоо юу? Одоохондоо гэж одоо тэгэл худлаа тий худлаа гэсэн үг тий. Яг тэгээ зураг хүргэн харуул бас тэрвэрч мэврээсэн. Яг нь олчир зүггүүдээ үнсэлцээгүй болохоор одоо найз майзгаа гээд тэрвэрсэн юм болоо даа гэж бодлоо штэ. За мэдхгүй ингэж яагаад бас үргэлжчихсэн юм аа салцсан юм аа гэдэг юм яваад идэг шүү бас тий. Магадгүй. За өнөөдрийн сүүлийн мэдээлэл өргөе. За нөгөө цаашид асуудал гарахгүй гэд цагдаагийн байгууллагад амласан гэдгийгсэн шүү дээ тий. Тэгсэн чинь энэ нь болохоор айгүй сонио. Японы хамгийн том якуза бүлэг. За цаашид бид нар ямар ч асуудал гарахгүй гэж цагдаагийн газарт амлалт өгсөн байна. За тэгэхээр Японы хамгийн том якуза бүлэг өөрөөсөө салж гарсан бүлгүүдтэй явуулж буй дайнаа зогсоох амлалтыг цагдаагийн байгууллагад бичгээр өгсөн юм байна л да. Одоо якуза чинь Японы баазчлал ингэж явдаг бүлэг штэ тий. Тэгсэн чинь өөрөөс нь салан тусаа гарсан юм жижиг бүлгүүд байдаг юм байна л да. Гэтэл эдгээр хоорондоо дайн болоод байгаа юм байна. За ингээд бичгээр өгсөн тухай албаны их сурвалжилт яг өчтөр мэдгэлсэн байлээ. Ямагучи Гуми нэртэй тус бүлэг 2015 онд өөрөөс нь салсан гишүүдийг байгуулсан бүлгүүдтэй бүр энгийн жиш цустай эхлүүлсэн байсан.
Тэгэхээр бүр нэлээ хүндэрсэн байсан. Ингээд тус бүлгийн ахлагч нарын бичсэн дахиж ямар ч асуудал үүсэхгүй бүх зөрчлийг зогсооно гэсэн үгстэй захиаг тэгээд Японы баруун бүсийн Хёго мужийн цагдаагийн байгууллагад бичлэн өөрсдөө бүр хүргэж өгсөн байна. Тэгэхээр хэрэл асуудал юм болов уу гэж бодсон. За Японы эрх баригчид болохоор 2020 оноос хойш нь хүчирхийллийг зогсоохонд бол тэдний үйл ажиллагааг ерөн жоохон хязгаарлаад базаж ингэж эхэлсэн юм байлаа. Энэ нөгөө бүлгээ одоо якуза бүлэг бараг л дийлдэхгүй шүү дээ. Гэтэл одоо бол цагдаа нар нэлээ ингээ базаж эхэлсэн маа. Тухайлбал тодорхой нутаг дэвсгэрт офис ашиглахыг нь хориглож байгаа. Буюу ингээ шахаж ингэж эхэлж байгаа юм байлээ. Ямагучи гүмигийн ирүүлсэн амлалтан дээр хязгаарлалтуудыг цуцлуулах зорилготой байж магадгүй гэж хүмүүс бол орон нутгийн хэвлэлүүд бол мэдээлж байгаа буюу зүгээр төр зүр аргалах гээд байгаа юм шүү дээ. Гэхдээ тус бүлгээ салж байгуулагдсан бүлгүүд нь болохоор яг яах гээд байгаа юм бэ? Дайна хийсээр л ах юм уу? Би бинийг алж ядаж одоо хүн өсөрлөх юм яах юм гэдэг тэр ямар нэгэн тайлбар бол огт яваагүй байгаа юм билээ. За Ямагучи гүмигийн амлалт зөвхөн нэг талынх гэж болзошгүй гэж цагдаагийнхан үзэж байгаа. Тэгэхээр Италийн мафичтийн триадын бүлэг гэж байдаг шүү дээ. Ялгаатай якуза бол Японы нийгэмд хууль ёсны дагуу оршир ирсэн. Буюу хуулийн дагуу угаасаа зөвшөөрөгддөг байна. Тийм хууль бус бүлэг биш болчихж байгаа. Тэд үйл ажиллагаагаа ил тод явуулдаг. Хин нэгнээс нуудаггүй. Тэгээ дээрэс нь өөрийн гэсэн төв юм офстэй байдаг. Офс сууж байгаа л ингээд ороход офст нь орж хагаад сайхан якузанаар сууж байгаа нь шүү дээ. Ингээд байж байгаа. Тэгээд дэлхийн 2 дугаар дайны дараах энэ замбраагүй байдал дээр үүсэн бий болсон байгууллага гэж үздэг. Эдгээр юу идэм бэ гэх тэгэхээр хар тамхи, бие үнэлэлт, рикет, одоо цагаан цахны гэмт хэрэг зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд бол оролцоод ингээд явж байгаа. За их үед бол Японы эрх баригчид якузаг нийгэмд дэг журам тогтооход нөлөөтэй гэж үздэг байсан. Буюу эрх тодорхой хэмжээгээр бол одоо бас төрлөж гэсэн орсон байсан шүү дээ. Гэвч сүүлийн жилүүдэд болохоор тэдний үйл ажиллагааг хязгаарлах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж эхэлж байгаа юм байна. Эндээсээ эдийн засгийн хүч чадал нь буураад гишүүдийн тоо ч гэсэн маш их цөөрч байгаа гинэ. Өмнө нь бол хязгааргүй ихээр л якуза бүлэгт ордог байсан бол одоо юм жоохон цөөрч байгаа юм байна. Тухайлбал 2024 онд якуза нарын тоо болохоор 18800 орчимд хүрсэн нь болохоор түүхэнд хамгийн доод үзүүлэлт гинэ. Тэгэхээр дандаа энэс дээш байсан гэсэн. Тэгээд сүүлийн жилүүдэд якуза нарын үйл ажиллагааг нөлөө сулрахын зэрэгцээ тэднээс тис өөр хөнгөн бүтэц зарчимтай Токурю нэртэй гэмт хэргийн бүлэглэлийн үйл ажиллагаа нэмэгдээд эхэлж байгаа юм байна. Нэг нь ингээд дарагдж идэл ахиад өөр бүлэглэл ингэж гарч ирж байгаа юм байна л да. За энэ Токурю гэдэг нь байнгын бүтцтэй биш гинэ. Тухайн гэмт хэрэг бүртэн зориулагдсан төр зүрийн зохион байгуулалтанд л ордог хувь хүмүүсийг хэлж байгаа гин. Одоо ингээд бинийг танихгүй 10 хүн нэгдэл нэг юм дээр санал нэгдэл тэр гэмт хэргийн араас явдаг. Амтч бүлгийн бол гişүүдл гэсэн үг юм шүү дээ. Тийм. Ихэвчлэг дээр юу гэдэг ингээд гэсэн чинь хүчирхийллийн бус буюу нэг цус гэмт хэрэг бол хийх нь бага. Сошиал сүлжээ ашиглаад заллан лөөрөө үйл ажиллагаа явуулдаг. Ийм бүлэг болж таарч байгаа. Гэтэ бас нөгөө бурал бүлгэл гэсэн үг л дээ. За эдгээрийн зарим нь якуза нартай хамтраад эхэлсэн учраас Японы гэмт хэргийн ертөнд зулам нарийн төвөгтэй болж байгаа цагдаагийн газрын тайлан давар бичсэн байгаа юм байна. Нэг юм л болоод байгаа юм байна да. Ямар сони юм те. Өдөртөө хав якуза гэж сонсч л байсан л да. Тэгээд бүр сүлд одоо алга болцсон болов гэж бодсоо одоо байгаа л үт юм байна. 18800 гишүүнтэйгээр одоо бол байна. 2024 оны байдлаар. Гэхдээ энэ ч одоо түүхэнтэй хамгийн доод хэмжээ гэж байгаа шүү. Тийм үү. Бүр ингээд уналтанд орсон байгаа гэсэн үг. Өмнө нь бол бүр л их л байж тээ. Бүр их байсан. Энэ бүлэгт чинь л орохгүй бол ингээд бөө юм болдог байсан бол одоо эдгээр чинь хоорондоо дайдаад эхэлчихлээ л дээ. Нэг том бүлгээс салан туцгаарлсан олон жижиг бүлгүүдтэйг л дайван хийгээл өөрөө өөрсднийг бол одоо ядаад эхэлчихэж байгаа юм да. Тийм байна. За баярлалаа энэ түргээ нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч ханцаа минь найруулагч Арбархуугийн Чимбатнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Чартаг брендийн байгалийн хийжүүлсэн эрдэс тус замун бизнесийн хамтдаа сая Ленд Эмэнэла үргэлжлүүлэн амар цаг нэвтрүүлгээ үлээн сонсоорой. Түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.